За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Бид Binance биржийн талаар ярина. Одоо ямар санхүүгийн хэрэглүүдийн яаж мөнгөө өсгөх боломжтой. Жишээ нь банкны хадгаламжаас хэр зэрэг ашигтай байдгийг, юугаараа ялгаатай зэрэг ерөнхийн энэ дэлгэцийг харж ярина. Binance-ийнхаа түүнээс энэ Twitter дээр энэ одоо их сургуулийн эдийн засгийн чиглэлийн эдийн засаг судлаач энэ оюун багшийн ярилцлага их зүгээр ярилцлага байсан. Энэ дээр болохоор энэ оюун тулгуун компани борлуулалтын орлого нь бол Монгол банкаар дамжиж явах ёстой гэсэн санааг хэлсэн их зөв санаа байлаа. За Binance биржлүү бүгдээрээ бүртгэлээ хийгээд орж байгаад үзүүлээ. Binance бирж бол ер нь их сайн дэвшилттэй мундаг бирж болсон байгаа. Чинхэн Чао гэдэг хэдэд залуугийн бирж байгуулагдаад одоо 2 жил хагас бараг өнгөрсөн. Энэ хугацаанд маш их сайн хөгжүүлэлттэй хийж чадсан. Нөхөр топ бирж рүү оруулсан биржигээ баг их сайтай байгаа Binance бирж. За ингээд энэ бирж дээр бүртгүүлэхэд бол нэг их тийм хүндрэл байхгүй хамархан явагддаг болсон сүүлийн биржүүд. Энэ бол хамгаалалт байгаа. Энэ бол утастай холбоотой тухайн өмнөхөө утас руу л энэ код өгчдөг. Энийг ярий. Дагвар хамгаалалт гэсэн үг л дээ. Энэ бол маш их сайн. За ингээд өөрөөхөө данс руу ингээд ороод ирж байгаа. За энэ дээр ярьсан зүгээр болоо. За Binance-ийн нүүр ингээд ороод ирж байна. Энэ сүүлийн үед евро, рубль, юан Казахстаны тэнгээгээр хийдэг болсон байлаа. Энэ шинэ зүйлүүдийг хараа. Энэ дээр market maker програм гэдэг энэ maker taker ч гэдэг юм уу, maker гэхлээр лимит арилжаан дээр хийж байгаа хүмүүст бодлоо хийж байгаа хүмүүст бол энэ $400,000 тэнцэх бонус өгж байгаа юм байна. Цааш нь бидний өмнөх бичлэг дээр ярьсан учраас энийг алгасъя. За ингээд энэ бол exchange байна. Одоо үндсэн болон арай илүү мэргэжлийн хүмүүс зориулсан юм хоёр хөлбөр байгаа. Энэ бол margin бас арилжаа. Энэ талаар биднээс ярина. Цааш та futures байгаа. JEX futures гэдэг нь бас арилжааны талаар байгаа. За энэ дээр яаж ашигтай ажиллаж болох вэ? Мөнгөө яаж өсгөж болох вэ гэсэн энэ талаар ярина. За энэ худалдаж авах юу бол ингээд төрөвчнүүдийнх нь өөрсдийнх нь яг тухайн арилжаа хийж байгаа хэлбэрээс шалтгаалаад төрөвчтэй тустай юм байна. Маржин арилжаан дээр бас бүртгүүлж өгнө, futures дээр орно. Lending дээр бас энэ өөрийн төрөвч мөнгөний хэмжээ харагддаг юм байна. За Binance Actem дээр ингээд ороод техникээс нь хараад явчихъя. Энэ дээр бол баг академик сургалт өгч байгаа юм байлээ. Энд ороод ингээд бүгдийг ингээд ухаад үзэхэд бол нэлээд сайн ойлголт аавна хүмүүс. Риск менежмент гэж юу аах вэ? Санхүүгийн эрсдлийн талаар гэдэг ингээд маш их олон хэрэгтэй мэдээлэл байгаа. За бас биткойны хуваагдлын талаар ингээд бас харчиж болох үү те. 2020 оны 5 сарын ихээр бол биткойны хуваагдал явагдана. Хуваагдлын талаар биднээсээ бас өгсөн мэдээлэл байгаа. Манай энэ YouTube болон пэйж хуудаснаас та нар олоод уншиж ойлгомжтой болох болов. Энэ Binance болохоор компьютер болон гар утасны аппликейшн дээр бас юм ажиллаж болохоор юм нэвтэхэн маш их сайн бирж байгаа. Ингээд анхлан Binance одоо бүртгэл хийсэн хүмүүст ингээд ойлголт өгдөг мэдээлэл юм байна. За энэ хоёр давхар хамгаалтыг яаж хийх вэ? Данснасаа яаж мөнгө гаргах вэ? Яаж мөнгө хийх вэ гэдэг ийм бас ойлголтыг видеогоор өгсөн байгаа. Датахан энийг бас ухаж үзээд суралцах хэрэгтэй. Launchpad гэдэг энэ биржүүд
өөрсдийнхөө жагсаалтанд бол тухайн төслүүдийг гаргах тал дээр энэ төслүүдтэй хамтарч ажиллаж өөрчлөлт сурталчилгаа хийдэг байгаа. Ингэснээр тухайн төслийн үн цэн нэмэгдэж яг биржийн жагсаалтанд гараад олон нийтэд арилжаанд гарахад бол тухайн төслийн криптовалют нь бол ханшаа байрдаг, илүү ашигтай зарагддаг, төрүүлж урсан хүмүүст нь ашигтай хувилбараар тараадаг юм зүйлүүд байгаа. Trust Wallet-тэй бол Binance хамтарч ажилладаг. Энэ мэдээлэл бол өдөр тутмын мэдээлэл бол бараг өдөр болгоно шинэ мэдээлэл оруулдаг Binance-ийн сайн хөгжингүү бирж байгаа. Markets ямар постууд байдیں, ямар ханштай байна, өдрийн арилжааны дундаж хэмжээ, өсөлтийн хувь, 24 цагийн хамгийн дээд ханш, доод ханш, нийт зах зээлийн үнэлгээ, зарагдсан хэмжээ гэдэг тухайн криптовалют болгоомор заасан байна. За exchange дээр энэ дээр арай биднээс дэлгэрэнгүй ярина. Ингээд та өөрөө бүртгүүлээд шаардлагатай бүртгүүлүүдийг хийсний дараа ингээд таны өөрөө чинь данс нэгнэ. Банк нь данс нэгж байгаатай л ижлэх юм хялбар, төвөггүй, хамгаалт сайтай тухайн энэ Binance page дээр та арилжаа хийж хөрөнгөө өсгөж болно. Эсвэл өөр аргаар мөнгө өсгөх боломжтой. Тэр талаар биднээс сүүлд яриа. Одоо бол энэ дэлгэцээ жоохон тайлбарлаж явчих. Зарим нэг хүмүүс нь мэддэг байгаа. Мэдгүй хүмүүс бол энийг сонсоод авах зүйтэй байх. За ингээд арилжааны графикийг бол энэ Японд агаар үзүүлж болно. Өөр бүсэл агаар энэ цагийн интервалууд нь энэ дээр байгаа. Энд бол зарж байгаа ханш, энд бол авж байгаа ханш байна. Энэ хослуудыг ингээд харуулсан энэ BNB токен, биткойн, альткойнууд гэдэг ингээд USDT гэдэг Tether-с гаргасан доллараар ингээд бас харж болно. За энэ ийм үсэг бол маржин арилжаа хийж байгаа боломжтой хослуудыг үзүүлж байгаа. Үндсэн гэдэг ингээд ороод үзье. Түрүүнийхтэй бас ижлэх юм ингээд гараад ирж байгаа. За энэ дээр бол яг энэ ханш одоо биткойнх 8846 доллартай байна. Энэ дээр би арилжаа хийх юм бол энэ зах зээлийн үнэлгээгээр одоо тухайн үеийн ханшаараа хийж болно. 8845 гэдэг. Маржин арилжаа хийж болох юм байна. Маржин арилжааны талаар маржин арилжаа гэдэг нь би тодорхой хэмжээний хөрөнгөө биржээс одоо маржин арилжаагаар 2, 3, 4, 5 дахин илүү дүнтэй мөнгөнд дүнд арилжаа хийх боломжтой ийм арилжааны хэлбэр байгаа. Тэгвэл энэ дээр бас зээлж авдаг. Тийм учраас зээлийнхаа одоо төлбөрийг буцааж төлөх хаах талаар ингээд бас энэ дээр ажиллагаа хийх шаардлагатай нэлээд жоохон суралцаад энэ яг арилжаа хийх хүмүүст бол энийг мэдээд авсан зүгээр. Маржин арилжаа дотор болох төр лимит яг зах зээлийн ханшаар also юу one cancel order гэдэг ингээд нэг удаагийн товчлогоор хоёр өөр захиалгыг ажилуулна. Нөгөөх нь нэг нь биелэхэд нөгөө нь хаагдана гэсэн тийм нөхцөлтөө stop limit буюу stop loss арилжаа хийж болдог юм. Одоо хэрэгслүүд байна. Энэ futures арилжаа болох дээр энэ тусдаа арилжааны хэлбэр байгаа. Энэ талаар биднээс цаашдаа илүү дэлгэрэнгүй ярих болно. Одоо бол энэ дэлгэцээ ингэж ярив. За энэ дээр бол яг ханшийг тус энд нь зарах ханш, энд авах ханш үзүүлж байгаа бол энд бол аль аль юм ингээд түүхийг үзүүлж байна. Ямар ханштай арилжаалгаж байгааг тухайн цаг үедээ. За нөгөө нэг биднүүсийн яг энэ дээр арилжаа хийхдээ хардаг зүйл бол заавал энэ trading view руу орж энэ арилжаагаа харж хийсэн зүгээр санагдсан. Тийм учраас биднээс энэ trading view дээр энэ арилжааны график гэднээс татаж явж байгаа. Энэ дээр мэдээж энэ дундчуудаа тавих хэрэгтэй. Бид бол 200 хоногийн дундаж шугам, 100 хоногийн дундаж шугам, 50 хоногийн дундаж шугамаа ингээд тавьсан. Нийт арилжааны бас энэ хэмжээгээ ингээд аваад тухайн
криптовалют дээр техник анализ хийхэд ингээд хэрэгжилж байгаа. За энэ бол ерөнхий энэ арилжааны хундгыг үзүүлдэг. Одоогор бол энд бол борлуулалт хий гэсэн захиалга бол их, авъя гэсэн арай бага байна. Эндээс юу харагдаж байна гэхээр энд бол нэлээ их энэ борлуулах хүсэлтэй хүмүүс худалдаачид их байна гэсэн. Энд бол зарах нь арай бага байна. Энэ хоёрын мэдээж зарах авах уулзвар цэг 8842-ыг харуулж байгаа. За энэ арилжааны талаар бид бас дэлгэрэнгүй тусна мэдээлэл хийн. Exchange-ийг ерөнхийдөө ижилхэн боловч дотроо жоохон өөр маржин арилжаа гэж юм Binance биржээс тодорхой хэмжээний хөрөнгө төр аваад арилжаа хийгээд буцааж өгөхдөө ашигласан хүү шимтгэлийн төлөх ёстой байна гэдэг нь ойлгож болж байгаа. За энэ futures арилжааны талаар шаардлагатай биднээс ярина. Хүмүүс хэрэг хүсэл тавьвал ямар futures арилжаа гэдэг яаж хийдэг гэдэг энийг бол тодорхой хэмжээгээр бичлэг хийж тавих юм бодолтой байгаа. За энэ бол ердийн хүмүүст бол их зүгээр энэ лендинг гэдэг ингээд байна. За би банкнд дансны ингээд хадгаламж нээдэг. Хадгаламж нэгтээ хугацаагүй гэдэг нээдэг. Хугацаатай хадгаламж банкны альж хэлбэр нь бол хүү өндөр байдаг. Бүгд мэдж байгаа. Хугацаагүй хадгаламж бол хүү арай бага байдаг. Тэрнтэй ижилхэн Binance бирж дээр тухайн Binance биржийн хэрэглэгчдэд зориулаад ийм үйлчилгээ гаргасан байгаа. Жилийн хугацаатай хүүний хэмжээтэйгээр тодорхой хэмжээний мөнгөний авч хадгалаад хүү өгөх юм хэлбэр байна. За энэ бол жилийн 6% хүүтэй BNB токен. За энэ дээр BUSD буюу Binance USDT гэдэг энэ өөрөө Paxos компанитай хамтарч ажилласан юм Binance өөрсдийн стейбл койныг гаргасан. Жишээ нь энд надад 10 сая долларын дотор энэ хөрөнгө татаж хүмүүст бол 14 хоногийн дотор жилийн 10% хүртэл хүү гэх юм. Нэг өсөндөө миний дансанд байгаа BNB-г авч Binance ашиглаад надад 10% хүү өгнө гэсэн. За энэ дээр бол гараад удаагүй нэг өсөндөө би өөрийнхөө хөрөнгийг Binance биржид хүүлж хүүгийг авна гэсэн үг. Binance бирж миний хөрөнгийг авч ашиглаад тэгээд тодорхой хугацааны дараа 14 хоног дээр BNB 14 хоног BTC байна. 3% ингээд криптовалют болгон дээр өөр хувьтай. За нөгөө нэг нь бол энэ богинохон хугацаанд энэ өөрөө би хөнгөө ашиглахгүй бол бас энэ өдрийн хугацаатай энэ Binance биржид зээлүүлээд бас хүү авах боломжтой. Энэ бол арилжаа хийхгүй энэ өдрийн хугацаатай Binance биржид өөрийнхөө хөрөнгийг өгөөд бас хүлчж болж байгаа. Энэ 2.99% хүүтэй жилийн гэж үзэх хэрэгтэй. 100 мянган долларын хэмжээний хөрөнгийг бол Binance бирж ашиглаад хүмүүст хүү өгнө. BNB байна 0.48%-тэй. Биткойн байна 0.36%-тэй. За энэ бас нөгөө stablecoin BUSD Binance-ийн өөрийнх нь Paxos-тай хамтарч гаргаж байгаа 2.2%. Ингээд арай дэлгэрэнгүй харангууд ингээд ямар хэмжээгээр хөрвүүлэх үү, ямар хэмжээтэй байх уу гэдэг ингээд зөвшөөрөх юм та ингээд дараад өөрөө мөнгөө Binance бирж дээр ингээд хүлчж болох юм байна. За ийм хоёр хөлбөр байгаа. Нөгөөх нь болох дээр staking буюу энэ шинээр орж иж байгаа бас таны хөрөнгийг л өсгөж өгье гэсэн Binance-ийн санал тавьж яах гэсэн бидэнд. Нэг өсөндөө биднээсийн дансанд байгаа хөрөнгийг хэрэглээд тодорхой хэмжээний хүү өгнө гэсэн үг. За энэ One криптовалютын дээр 8-10% хүүтэй хамгийн доод хэмжээ 175 одоо $100 байх хэрэгтэй байх нь байна. За энэ fetch гэдэг төсөл дээр 8-12% хүүтэй 25 fetch байх хэрэгтэй байна. За энийг бол 30 хоногийн хугацаатай Binance биржид
өгнө. Биднээсийн дансыг зарцаагаад тодорхой хэмжээний жилийн хөв өгөх боломжтой байх нь байна. Энэ өөрийнхөө дансанд арилжаа хийхгүй хадгална гэсэн үг. Тэгвэл biased зээлүүлээд хүү аав. Ийм их аятайхан зүйлүүд байгаа. Зарим нэг хүмүүс энэ крипто валютыг мэдгүй, бирж мэдгүй хүмүүс ийшээ яаж хийдэг, яаж бүртгэдэг ингээд ийм жоохон хүн дотор харагдаж байж магадгүй. Ерөөсөө энэс хүндрэлтэйгээр ойлгож болохгүй. Бид анх Yahoo Mail хаяг өөрсдийн Facebook хаягаа нээжсэнтэй ижилхэн одоо бүгдийн арилжааны хэлбэр рүү орж байгаа учраас зайлшгүй энд суралцах шаардлагатай болж байна. За ингээд Binance Finch-лүүгээ нэг банк хэмжээний одоо USDT шилжүүлье. Энэ бол их хэлбэр тэрийг та бүгд үзүүлээ. Энэ блокчейн дээр одоо төрөвчтэй байх ёстой. Ер нь бол илүүдэхгүй төрөвчтэй байхад за энэ одоо миний дансанд нэг $77 тэнцэх юм балансын биткойн байна. За энэ эфир байна. Энэ хоёрыг Binance page руу шилжүүлж ямар хугацаанд орох нь уу, шимтгэл нь хэд байдаг ингээд таавд өөртөө харуул бас их зүгээр болов гэж бодож байна. Ингүүд хаашаа шилжүүлэх үгээд хаяг нэхэгдэнэ. Энэ хаяг нэхэх тэгэхээр биднээс энэ Binance-ийн данс руу орох Binance-ийнхаа дансыг тэмдэглэж авах. За энэ 13 гэдэг хэлсэн. KKR-аар дууссан. За энийг QR кодыг харж болно. Эсвэл копи чинь копи өгсөн. Одоо блокчейн дээр очиод энэ хаашаа гэдэг дээр нь Binance-ийнхаа депозит дансыг ажиллаа. Энийг сайн шалгах хэрэгтэй. Яран сандын товчтарж болохгүй. За зөв байна. Ингээд ийшээ 77 ойролцоогоор нэг 13 цент байсан. Бүгдийг шилжүүлэх үү гэж. За ингээд бүгдийг шилжүүлээ. Хэвийн ердийн шилжүүлэг. За энд нь тайлбарлаад тавина. Binance дансуу бичиж. За ердийн нөхцлөөр бол 12 цент авах юм байна. Ийм шилжүүлэг хийхэд арай давуу байдлаар бол иймэрхүү 0.47 цент авах нь байна. Ердийн гэдгээ ингээд аваад үзье те. Энэ бол баг дүнтэй муу шилжүүлэхэд. За энэ дээр нэг цагаас дээш хугацааны дараа орно гэж байна. Binance руу яаж орох нь бүгдээрээ үзье. Бүгдийг шалгацсан. За одоо ингээд шилжүүлье. За тэгэнгүүт гарч байна. Ийм данс руу 7123 буюу ийм хэмжээний биткойн шилжүүлэн шимтгэлний үлдэгдэл нь ийм болно гэдээ хасагдаж очих. За ингээд биткойноо шилжүүлье гэдэг ингээд товчлоороо дарчих хэрэгтэй. Ethereum дансанд бас мөнгө байгаа шүү дээ. За ингээд миний wallet за биткойн Ethereum. За Ethereum данс за энэ 0.32 гэдэг байж байна. За энийг бас Binance-ийнхаа данс руу шилжүүлэхийн тулд одоо Binance-ийнхаа дансанд Ethereum-ийн дансыг олох хэрэгтэй. Тэгээд Ethereum-ийн дансыг олох хэрэгтэй. Тэгэхээр яг энэ юугаа бол зарим хүмүүс андуураа тэгвэл энэ орохгүй гэдгээс бодолцох хэрэгтэй. Deposit данс энэ бол гарах данс сая байсан тий. Тэр биш. Deposit данс. За Ethereum-ийг дахиад гарах данс. Орох данс Ethereum deposit. За Ethereum-ийн deposit данс бол ингээд энэ байж байна. За энийг бас копидна. Копидуунуудаа блокчейн төрөвчнийхаа энэ хаашаа гэдэг дээр Ethereum-ийнхаа deposit дансыг оруулчих. За энийг харъя 9i-гээр эхлээд 282 F4-өөр төгсөж байна. Бүгдийн копидсон учраас энэ уртлын тэмдэгтүүд бол тэмдэглэгддэг. За энэ
тоо тавингууд ингээд автоматар гараад ирж байна. Бүгдийн нүгээр бүгдийн нүлээ. Бас хэвийн төгслөөрөө $0.01 авч энийг шилжүүлэхэд. За ингээд шилжүүлээ. За дахиад мэдээлэл гараад ирсэн. Ethereum wallet-аас ингээд Binance-ийн нацд шилжих ёстой. За энийг яагаад хийгээд байна гэхээр дараагийн удаа бид бас энэ futures арилжаа хэднүсийг хийхэд бол бас харуулж үзүүлэе гэж бодож байна. За ингээд Ethereum бол ороод ирсэн ба тэ. Энэ тодорхой хэмжээний Ethereum ороод ирсэн байна. Позитив үзье. За ингээд ороод ирсэн байна нөгөөдөгч. За 4 минутын өмнө ингээд ороод ирсэн байна. Ethereum гэдэг. Одоо балансд бол Ethereum-тэй болчлоо. За баланс нь энэ. Ийм хурдан шилжиж орчдөг байгаа. За ингээд дараагийн удаа биднээс Binance futures арилжааны талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна. Binance futures арилжаан дээр бол энэ 20-оос одоо leverage буюу мөрийг 125 дахин өсгсөн түнтэй арилжаа хийх боломжтой. Аль болох мөр их байх тусам бол эрсдэл ихтэй. Таны захиалга бол хасагдах магадлал өндөр байдаг. Тийм учраас энэ leverage буюу мөр тавьж арилжаа хийхдээ болгоомжтой ажиллах ёстой. Futures арилжааныхаа ажлын зам руу ороод ирж байгаа. Энэ дээр бол нэлээд бас анхан шатны мэдгэдэггүй хүмүүст бол хүндрэлтэй юм шиг санагддаг боловч энэ бол хамгийн тийм ашигтай арилжаа хийхин талбар болж эхэлж байна. Binance. За биткойн маань ороод ирсэн юм шиг энэ харцгаая бүгдээрээ. За ингээд ороод ирсэн байна. Ийм хурдан байдаг, шимтгэл бага. Тэр энэ дээр бол тийм хүндрэлтэй асуудал байхгүй. Маш их хэлбэр өөрөө хөнгөийг энэ бирж дээр байршуулад та арилжаа хийх тийм ээ. Түрүүн биднээс ирсэн маркетер ч юм уу зах зээлэр нь арилжааны талбар дээр ингээд 3 futures арилжаа тэр бас ашигтай тодорхой хэмжээний мэдлэгтэй чадвараа ашиглаж чадвал арилжаа хийх боломжтой байна. Энд бас нөгөө аюу үзүүлчээ. Энэ тухайн хүн өөрийнхөө хаягнаас бол энэ найз нөхөдтэй таньдаг хүмүүстэй Binance биржид бүртгүүлэх хаяг өгөөд тодорхой хэмжээний гүйлгээний шимтгэлээсээ бол хувь асуулах боломжтой. Тэрнээс ямар нэгэн бусад зарим нэг бирж дээр $200, $5 тэнцүү юм токен ч юм уу тухайн төслийн крипто хуулиудыг өгнө гэсэн байхгүй. Шимтгэлээс л асуулах боломжтой шүү. Тийм учраас та бүгдийн энэ реферал хаягаар Binance биржид бүртгүүлж ойлгомж үзүүлээвэл манай энэ YouTube болон Facebook хаяг бидэнтэй холбогдох сувгуудаар харьцаж асуугаарай. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.